Нэг хүүхдийн бүх сарчиж коршанк угаах гэдэг бол гэснээ нэг шатсан айлд очоод. Тэгээ хамгийн сүүлийн мая гэж зөксөн цохилт маань юу байсан гэсэн. Одоо би жоохон муухай юмнуудын бас ярих гэж байгаа учраас телевиз хаан нэрвэснэ. Тэгэл би ер нь ойлгосон. Яагаад ийм бизнес Монголд ер нь хөгжөөгүй яагаа гэдэг. Энэ моментээс эхлээл за ер нь Монголоос явъя гэдэг юм майнд маань бүрэлдчихэж байгаа байхгүй. Хүүхдээ харж байхдаа дутдаг байсан. Тэгэл та нар битээ үлээж. Тэгэл би бараг битээр ингээд өөртөө бараг зэрэг нэг амар их чирсэн заяа. Нөгөөх ч наа бүр замдж аваад заяа. Та нар төсөөлөгдөж байна уу ийм бизнес хийдэг хүн гэж байх уу ер нь. За, найруулагч бэлнэ үү? За сайн байцгаана уу манайхаа. Ганцаараа ярьдаг ийм дугаараа хэлгөх утсан байна. Тэгэхээр энэ дугаараа хийх гэж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд яг энэ бичлэгийг би одоо ингээд бараг л YouTube хийж эхэлснээс хойш удахгүй яриндаа гэж бодсоор агаад нэг мэдсэн чинь 3 жил болчихсон байна. Би юуны тухай ярих гэж байгаа вэ гэхээр мэдээж миний чаналыг үздэг гэж байгаа л орж ирсэн баг. Тэгэхээр Японд их сургуулаа төгсөөд Америкт 1 жил гараа амьдарч агаад тэгээ Монголд очиод 6 жил ажиллаж амьдарсан. Тэгэхээр энэ хугацааны тийм хамгийн факт ап моментуудаа ярих гэж байна. Миний одоо фейл болон тэ надад юу хэцүү байсан, юу амар шок юм байсан тэр талаараа ярих гэж байгаа. Тэгэхээр магадгүй гарчиг хараад сая би 3 жилийн дараа гэр бүлээр харьцаад ирсэн шүү дээ. Тэр талаар гэж бодож магадгүй. Тэр талаар бол ерөөсөө биш. Харин яг тэр 6 жилийн хугацаанд миний амьдралд тохиолдсон тийм хамгийн бүтэлгүй, фейлсэн, тиймэрхүү юмнуудыг ярих гэж байгаа шүү. Тэгээд энэ видеогоо эхлэхийнхаа өмнө камераа жоох эргүүлчихье гэж. Тэгээ энэ видеогоо эхлэхийн өмнө хэлчихье л да тий. Би болохоор ингээ Монголын хамгийн гоё зүйлс, Монголын надад ийм санагддаг гэх тиймэрхүү талаар бол маш олон видеонууд хийж байсан. Дээрээс нь би өөрөө ингээд одоо 19 нас хүртлээр цэвэр Монголд амьдарсан ингээд ийм хүн учраас Монголд бол маш их хайртай. Тэгэд би Америкаас буцаж ирчээд хэсэг хугацааны дараа ингээд эх орон бол хамгийн гоё гэдэг нэг бичвэр өгнө. Facebook чинь тэр үед нөгөө мэйл юм шиг нөөц гэх хэсэгтэй байсан шүү дээ. Тэрэн дээр бичсэн. Тэргээ өгнө уншиж ингээд энийг эхлүүлнэ гэж бодсон боловч бүр хайгаад олсонгүй тэр нөөц гэдэг хэсгээ 20 онд бүр Facebook чинь remove хийгээд бүх бичвэрүүд налга болсон юм шүү дээ. Тэгээ өөр газар ерөөсө хадгалж байгаагүй маань л та. Тэгээ тэр бичвэр юуны тухай байсан бэ гэхээр би тэр үед ингээд Ярмагт амьдардаг. Тэгсэн хэрнээ кино үйлдвэрт ажилтай. Тэгснэ зурагтад магистрийн хичээлд явдаг. Ингээд яг нөгөө бүх юм ингээд мэдэрч ирсэн уу яахгүй. Тэгээд өвөл ингээд утаатаа бүх юм хэцүү байгаа ч гэсэн Монгол бол хамгийн гоё газараа гэдэг талаар биччихсэн. Тэгээд одоо ч гэсэн ер нь бол миний тэр бодол хിവэрэ. Тэгээ сая сүлд Монгол явж ирсэн талаараа тэгээ юунд таалагдсан, юунд таалагдахгүй байсныг яг боддоор нь бичсэн чинь эх орны инглээ тэглээ гэдэг комментууд болон сэтгэлүүд нэлээ их байсан. Тэгээд ер нь бол бид нэр ингээ өөртөө асуудлаа мэддэг ч гэсэн гадны хөнгжүүлж ирсэн. Монгол юм байна гэнгүүт дүүл зайл эх орн руугаа зайл гэж бичдэг шүү дээ. Бид нэр тэрэн шиг нөгөө манай дүү биел цодох хэрэгтэй гэдэг шиг эх орноо бид нэр ямар алдаатай байгаа гэдгийг мэддэг хэрнээ хин нэгэн ч юм уу те бид нэр өөртөө ингээ муулахаараа бас тэрэндээ айгүй тийм protective ханддаг юм байна гэдгийг бол дахиж мэдэрсэн. Гэхдээ угаасаа л сайнтай муутай нь ер нь бол яг бас хамтд нь яриад явж явах хэрэгтэй гэж боддог. Тэгээд бүх гоё юмнуудаа бас тусдаа хийцэн байгаа. Хэрэв гоё юм тийм сонсч чадахгүй бити нэг сонсоорой. Одоо би болохоор ингээд дандаа таалагдаагүй сөрөг юмнуудыг нэг дор ярих гэж байгаа. Тэгэд миний өөрийн сурж авсан зүйлийг ярих гэж байгаа. Тэгэхээр Монгол тарьсны он цагийн дараалалаар ярья. Би Монгол тарихдаа эдийн засагч мэрэгчлэр ингээд Японд төгсөж байгаа штэ. За би одоо эдийн засгийн сэтгүүлч болно гэж шийдээд одоо би магистраа сэтгүүл зүйн салбараар хамгаална гингүүтээ Монголд очихоосоо өмнө 10 сард очиж байсан байхгүй юу. Тэгсэн чинь 9 сард магистрийн эсэлт нь аваад хичээл нь 11 сараас эхлэх байлоо да. Тэгээд бүр очихоосоо өмнө ээжигээ гуйгаад магистрт нь бүртгүүлээд ингээд бүх юмаа бүртгүүлчихэд Монголд бол юу их гэж байгаа ингээд мэдээд очиж байгаа юм л та. Очингуудаа би ингээд магистр сурах болчихж байгаа штэ. Бүтэн 2 жилийн хөтөлбөрт хамрагдсан. Дээрээс нь би сэтгүүл зүйн чиглэлээр бакалавр хамгаалаагүй учраас бакалавруудынхаа хичээлийг бас давхар нөхөж үзэх шаардлагатай болсон. Тэгээд шууд очингуудаа ингээд оюутан болчихж байгаа, тусдаа гарчиж байгаа. Ингээд ер нь л ингээд аюу сонирхолтой амьдрал эхэлчихэж байгаа байхгүй юу. Тэгээд очингуудаа бодсон зүйл нь манай ээж тэр үед цэцэрлэг ажиллуулж эхэлж байсан. Тэмлэгийн хажуу цэцэрлэг ажиллуулж эхэлчихсэн. Би тэрэнд нь туслая гэж очингуудаа ээжд хэлсэн байхгүй. Ээжээ би энийг чинь хариуцаж аваад би энд чинь ингээд туслангаа хажуудагаар нь хийя гэд. Тэгээд хажуугаар нь юмаа хийхэд ер нь боломжтой юм байна гэж бодсаахгүй. Яагаад гэвэл би тэр үед full time-ыг ажиллах боломжгүй. Тодорхой хэмжээнд хичээлд айгүйх цаг зарцуулахаар байсан. Хажуугаар нь цэцэрлэгч юм бас юм уян хатан. Тэгээд заавал би энд тэнд бүтэн цагаар байгаад ах шаардлагагүй байна гэж бодоод хийсэн.
Тэгсэн чинь би тухайд хэдэн настайсэн гэсэн үг лээ. 16 он төрсөн. Тэгээ 24 настай байсан гэсэн үг. Тэгэхээр 24 настай цэцэрлэгийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүн удирдах чадвар байхгүй, ер нь ямар ч ажлын туршлагагүй, тэгээ гадаадаас ирсэн хүн чинь ерөөсөө амар сони юм билээ. Би тэгээ өөрөө амар захирал ч юм уу эрхлэгч болно гэж дотроо ер нь бодсон маа даа штэ. Тэнгүүд манай ээжэн бүрдүүлсэн баг нь ерөнхийдөө айгу хөөрхөн тийм гоё хүмүүс байсан. Тэгээд дандаа 50-аас дээш насны хүмүүс тэгэнгүүт би тэрийг ингээд өөрөө би удирдаад энэ цэцэрлэгийг амар гоё болгох чинь гэж бодсон. Тэгтэл ямар ч би боловсролын салбараар ч төгсөөгүй яагаачгүй байсан. Тэгтэл би очингуудаа зүгээр ямар тусламж үзүүлж исэн бэ гэдгсэн чинь хүүхдийн бүх сарчаад горшоохын дээр суугаад тэгээд надад хүүхдтэй болохоос өмнө энэ хоорогийн хамгийн балиар зүйлэл хүний хүүхдийн баасыг цэвэрлэх дүүгийнхаа баасыг цэвэрлэх хүртэл надад амар заваа санагддагсэн. Тэгээд хүний хүүхдийн бүх сарчиж горшонк угаах гэдэг бол ер нь хамгийн балиар зүйл юм шиг санагддагсэн. Би нөгөө амар гоё болгоё гэж бодож исэн юмтай миний туршлага болон одоо тэнд ажиллаж байгаа хүмүүс ямар нэгэн тийм конфликт бол үүсээгүй л те. Гэхдээ би ер нь чадахгүй байна гэдгээ ерөөхдөө бараг л нэг 2 сарын дараа шууд ойлгосон. Тэгэл би нэг хийж чадсан юм нь болохоор зүгээр нөгөө нэг сошиал медиаг нь хийж өгөх те, пэйж мэйжийг хөгжүүлж өгөх, видео медиаг нь хийгээд эдитлээд ингээд хүн татах тал дээр нь хүүхэн ажиллаж өгснөө гэхээсээ би өөр юм ерөөсөө хийж чадаагүй. Тэгээд тэндээс би шууд нэрэд таад за энэ бол миний хийж чадах юм биш юм байна. Дээрэс нь бас яг хиймээр байгаа зүйлч биш юм байна гэдгээ ойлгоод л эндээс ингээд гарч ирсэн. Тэгээд тухайн үед би тэгж бодоогүй ч гэсэн яг хэдэн жилийн дараа анзаархад үнэхээр бэлэн гэж бодож байгаа үедээ хүн ерөөсөө бэлэн бас биш байдаг юм байна. Би одоо ингээд чадна л гэж бодож байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ ерөөсөө биш. Би энэ болохгүй байх гэж бодож байгаа ч гэсэн яг яаж хийх аргыг мэдэхгүй. Энэ биш байх гэдгийг мэдээд байгаа. Гэхдээ яаж хийх аргыг мэдэхгүй. Яг тийм үедээ бол тэр үед нүүрт болж байсан. За миний хамгийн ихний факт ап бөгөөд би өөрөө ерөөсөө ямар ч түүхий ямар ч тийм хүн удирдах яах их авьяасгүй байгаа гэдгийг бол тэр үед анх мэдэрч ирсэн момент маань л ихний цохилт нь л тэр байсан. За хоёрдугаарт нь одоо ингэ сэтгүүлчээр сурж байгаа шүү дээ. Тэгээд одоо дараа нь ажил хайх процесс эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд Монголд бол яхаа тодорхой хэмжээнд эхний 1-2 ажил олцсны дараанаас за ер нь дэлхийд даяарал тийм бах та гэхгүй. Тэрний дараагийн ажлууд юм нэтворкер ч юм уу тэгээд чи өөрөө бас туршлагатай болчихж байгаа болохоор ч юм уу ер нь л гайгүй. Тэгээд дээрэс нь би нөгөө мэрэгчлээ ингээд нэлээд жоохон ингээд чиглэлийн өөрчлөлт ингээ хийж байгаа болохоор надад бол ажил олох процесс л айгу төвхтэй юм шиг санагдчихсан. Тэгээд сурж авах хугацаанд төгсөх хүртлээр би ер нь хэд хэдэн газар дадлага хийж үзье гэж бодоод тэгээд Eagle телевизтэй анх нэг сарын хугацаатай дадлага хийсэн. Тэгээ би нөгөө эдийн засгийн сэтгүүлчээр ажиллахчлээсэн болохоор тэндээс нэг ахыг ерөөхдөө дагалтай явсан. Гэтэ тэр ах ер нь жоохон завгүй байсан заяа тэр сэтгүүлчтэй. Тэгээд нөгөө хугацаанд дуусаад явахдаа хүртэл яна ах нь чамд юу ч хэлж өгч чадсангүй гэдэгжсэн. Гэтэ that's fine. Угаасаа амар завгүй салбар байсан. Тэгээ ингээд Eagle ч юм болохоор ингээд өглөө бүх сэтгүүлчдэр нь хуралдаад хин хэдэн мэдээнд хаашаа явах уу гэдгээ ингээд ерөнхий редактортойгоо ярилцаад ингээд гардаг юм байл та. Тэгээд тийм ерөн сурвалжлах сэтгүүл зүй энэ төр талаар айгу мундаг штэ Eagle ч ер нь яг тэр талтай одоо ч гэсэн айгу лаг байх гэж би бодож байна. Одоо яг нэг мэдээ нүцгөө болохоор сайн мэдгүй байна. Тухайд надад бол айгу мундаг санагдчихсан. Тэгтээ тэгтээ би бүр юм амар хардкор хичтэй хамт явсан байхгүй. За нэрийг хэлээд явах одоо ч гэсэн ерөн сурвалжлах сэтгүүл зүгөө хийдэг. Тэгээд тэр их ч ингээд би шүнжин дагаа явж байгаа байхгүй. Тэр ихчтэй тухайн үед ч гэсэн айгу лаг байсан. Тэгснэ за мэдээ хойлоо явнаа гэдгснэ нэг шүн намайг дагуулж яваад эрүүлжүүлэхээр яваад шүн штэ. Тэгснэ нэг шатсан айлд очоод гэрэн шатсан гэр хороолын айлд очоод тэгээ атсан чи нөгөөх нь бүр ингээд амар архичин айл тэгээд ингээ гэр мөрний шатаад амар болчихсон. Тэгэл нөгөөч ч юу ч болоо юм шиг ороод та мэдээ зэд аавна гэл би бол ингээл бараг л нөгөөнөөс найгаад ойрч чадахгүй байхгүй. Дараа нь эрүүлжүүлэхт очсноо амар хүмүүстэй шууд очиод яриу аавал тэгснэ бүр ингээд бараг тэр ажилчинтай танил болцсон байшин. Тэгээ ингээд 2-3 газараар тийм шүнийн сурвалжлага хийгээд намайг дагуулж авчдаг байхгүй юу. Тэгсэн чи би гэртээ оцсноо ингээд бүр битэн усан дараасан. Нэг өөрийгөө амар шитлэггүй гэж боддог байсан юм чи ингээ битүү усанд ороод тэгснэ өөрийгөө арцаар ариулаад мэдгүй яг ингээ нэг миний аавра гимтсэн юм шиг санагдаад тэгээ би 1 сарын хугацаанд тэнд байхдаа янз бүрийн юмд тэр ихчийг дагалдаж явж байгаа. Тэгэл нөгөө нэг дадлагын хүмүүс болохоор энэ тэндээс ингээд янз бүрийн одоо зараас нь гэх юм уу та ингээд за чи энийг хийж чадах уу, энийг хийж чадах уу гэд ингээд хөөрхөн бас ерөөсөө нэг тийм хэрэггүй бол байгаагүй. Тэгээ гадаад мэдээнийхэн хэсэгт нь би одоо ингээд гадаад мэдэн дээр орчуулж өгөөд нэлээ өөлхөн хөөрхөн бас мэдээний их мэх бэлтгэж өгөөд тэгэл намайг чинь дайггүй хөөрхөн чи гоё бас монголоор сайн бичтiin мэн гэд магтаад тухайн үеийн нэг редактор гिच нь бас айгу залуухан мундаг хич байсан. Одоо ч гэсэн хэвлийнхаа салбарт ажилладаг.
Тэгээд айгүй тийм гой санагцсан. Гэхдээ эрен сурвалжлах сэтгүүл зүйн мэдээний алба болон миний байх алба биш байна гэдгийг би тэр үед ингээ ойлгож байгаа байхгүй юу. Тэгээд би дадлах их стойсон хугацаагаа дуусгаад за би одоо ингээд боллоо гэд нэг ерхээр докторт хэлсэн чинь би чамаа ингээд үргэлжлүүлээд ингээд ажиллаж байгаад гоё үлдэх юм байх гэж утсан шүү дээ. Ингээл болчих юм уу гээл тэгэхээр тийм ээ ингээл болмоор байна гэж бодоод би тэндээс ингээд гарч байхгүй. Тэгээд бас нэг сонссон юм. Би тэр олон амар лаглаг сэтгүүлчигчнэр байсан. Тэгээд би цалингийн 700 илүү 750 мянган төгрөг гэдгийг сонсоод үнэхээр амар шоконд орсон. Би бас арайч тийм цалинтай байдгүй бах. Яг хөө тийм байдаг гэж аягүй сонсч ирсэн ч гэсэн тийм байдгүй бах гэж дотроо итгэжсэн энэ ихчнэр одоо карьертэй хүрсэн юм чинь дэжгүй байдаг байх гэж бодсон чинь яг тийм цалинтай гэдгийг хоорондоо ярьж байхын сонсоод ята жоохон нэлээд шокинг санагдчихсэн тухайд. За тэгээд дараа нь тэгвэл би одоо арай гайгүй өндөр цалинтай газар одоо ормоор байна гэж хэлээд нөгөө энэ хорж би ингээд сураал байгаа штэ. Тэгээд сурахынхаа жоо нилийн төгсөх төхөөд ирэнгүүтээ нилийн яг манай тэр сэтгүүл зүйн салбарынхаа одоо би газрынхаа нэрийг хэлээд яхав нэг газар очдөг байхгүй юу. Арай тийм олон улсын арай тийм боловсон байх айгуу тийм хүлээлт өндөр байсан юм би. Тэгээд тэр газар очоод шалгалтыг өгөөд тэнцээд тэгээд нэг 5 хоногийн дадлага мадлагыг хийгээд явсан. Тэгээ орчин нь гой цэвэрхэн, офис нь гой цэвэрхэн, хийдэг ажил нь гоё хилмэл ашиглал гоё ажил байгаа юм. Гэхдээ надад тэнд маш хэцүү санагдсан зүйл нь би ингээд тэрүүр орохдоо ингээд за яаж өдрийг давхаа гэж бодож байсан. Яг магадгүй би нөгөө шинэ жоохон байсан болохоор тэгсэн байж магадгүй. Дээрэс нь надад тэр газрын ингээд аураа нь үнэхээр амар хүнд тусч ийсэн. Маш их эго өнөртэй дэдэг байсан гэх юм уу. Энэ хүүхдээ ингээд сурах чи яа гэхээсээ илүү би бол ийм газрын одоо юу ч гэдэг нь ажилтан одоо манайх бол ийм олон улсын стандарттай юу нэг тийм байгууллагын соёл гэхээс илүү хувь хүний эго айгу хүнэртэй дүүсэн. Би зүгээр ингээд хажуугаар нь явж исэн чинь нэг юм офис шорт байдаг штэ. Би тийм офис шорттой дээгүүрийн юм нэг офис цамц момцтой явж байсан байхгүй. Тэгсэн чинь би одоо яг тэр өөр нь бол буруу байсан байж магадгүй. Гэхдээ тэр мейкап артист нэг охин нь ингээд яг өрөөнийх нь хажуугаар явжсэн чинь намайг дуудснаа. Хөөе чи хин гэдгснээ би ингээд дадлах хийж байгаа маа гэсэн чинь чи одоо юу өмсцэн гэдэг ингээд зочныхоо нүрийг будаад байгаа байхгүй юу. Чамд одоо юу мүү гэж хэлж өгөөгүй юм уу? Чи одоо юу юм вэ гэд бүр намайг тэр хүний өмнө ч тэр би ингээд бүр баг салгалтл амар муухай өвөө байдалд оруулсан. Би нэг баг бүксөө гаргаа явчихсан юм шиг л надад таансан. Магадгүй тэр нэг офис шортны нийтрэ гэдэг юм надад одоо танилцуулаагүй юм чинь тийм манай хувцсны код ийм байгаамаа гэд би хэрэндээ л офисын хувцас өмсөж явж. Тэгсэн чинь наг бүр нэг сонин сонин бие үнэлэгч юм шиг зовдгоо. Тиймэрхүү мэдрэмжтэйгээр айгу загнасан байхгүй юу. За тэгээд тэр хүүхэн тэгээ загнсан маш. Тэгээд нэг альбан сууж исэн. Тэр альбаных нь уурын амьсгалч гэсэн надад маш хүнд санагдчихсан. Тэгээд би тэр альбанаас юм хийгээд явж исэн. За тэгээд нэг хэсэг ажилласан баха. Би нэлээд бас хөөрхөн ажиллаж агаад дадлага хийсэн хугацааныхаа араас дахиад нэг захирлуудтай ярилцлаганд орох байсан байхгүй юу. Тэр ярилцлага надад үнэхээр амар хүнд туссан. Тэг би нөгөө тэр газар л бол орёгээ ботцсон байсан болохоор ерөөсөө өмнө нь өөр газар Монголд ерөөсөө ярилцлага өгж бэлдээгүй. За нэгдүгээрт мэдгүй юм. Би бас өөрөө бас туршлагагүй байсныг үгүйсэхгүй л те. Гэтэ би ер нь бол их хэл дээр ярьж байгаа юм чи харьцангуй бас гайгүй өөрийгөө бэлдсэн гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээд би нөгөө сураа явж байгаа хугацаанд бас одоо би ч ингээд нөгөө өөр мэржлэр сурж ийн гэдэгтээ амар тэлтрээд явж исэн чинь сэтгүүл зүйн салбарынхаа магистрийн дундх одоо ийм юу бичих хуралдаан гэдэг үл эрдэм шинжлэх дэлгэний өвөл бичих хуралдаанд төрүүлж мөрүүлээл миний нөгөө нэг яг хийнэ гэж бодсон юмнууд ингээд гоё юм бичиг цаасны ажил болгоод хийсэн чинь явагаал ер нь багш нар маань ч айгуу дажгүй үнэлээд ингээд би жоох өөртөө итгэл олж аваад ингээд байжсэн байхгүй. Тэгээд тэр газар ингээд очисон чинь тэр ярилцлагаад надад юу гэж хэлсэн бэ гэдгсэн чинь ээж авч юу хийдэг гинэ тэгснэ тийм имлэг мэдхүү өстө сонсоогүй юм байна гэж мэгэл. За тэгээд манай телевизийн гол онцлог юу гинэ. Тэгэл баг надад зураг чамд тэгсэн жил би ингээл одоо танаа телевиз бол ингээл гоёо моё гэж хэлж байгаа штэ. Тэгсэн чинь чи юу манай телевизийг үзсэн юм уу? Гэл тэгснэ ингээд нэг амар тийм нийш 3 хэлсэн. За энэ тэр 3 үгийг надаас хариултанд хүсэж байсан юм байна л да. Тэгснэ одоо мэдгүй миний ингээл диплом ингээд нэг тийм чанга ярилцлага авч ийн гэхээсээ илүү надад ингээд хувийн асуултууд асуугаад байгаа юм шиг санагдсан байхгүй юу? Мэдгүй би тэр одоо яг юу байсан нь бол мэдэхгүй байна. Альбаны захирлан гэдэг нь бол мэдээнийх нь альбаны дарга бас эмэгтэй хүн байсан. Захирлан гэдэг дахиад
эмэгтэй хүмүүс ингээ хоёр би эмэгтэй хүнтэй зэрэг ярилцлага гэж аахгүй. Яг мэдээний албаны дарга нь бол ажлынхаа хувьд айгүй чанга санагдсан. Гэхдээ тийм ёс зүг бол санагдаагүй. Нөгөө захирал надад бол үнэхээр амар санагдсан. Тэгснэ аавч юу гэдэг гинэ. Тэгээ хаана гэдэг гинэ юу гэмүү гэд ингээд миний юм гэхээс илүү надад амар бүдүүлэг санагдаад тэгснэ за. Одоо хин тууштай ингэдэг болсон юм байна гэж мэгэл. За тэгээд би тэндээс ингээ сүүл рүү жоохон бүдүүлэг санагдаад би ингээ асуултанд нь бараг сүүл рүүгээ бараг 1 цаг шахуу ярилцсан эцэст 1-2 өгүүлбэрээр хариулж эхлээд тэгээд би тийшээ ормоор байсан хүсэл маань нэлээд унтарсан. Хажууд нь нөгөө HR ихч байсан. Тэр нь баг намайг гарахад баг ингээд харагдаад за миний баг тий. За миний төвд юу гайгүй үсттэй баг гэртээ хайтаа гараарэ гэх таалгүй. Нэг тиймэрхүү байдлаар тэр ихч ингээд гаргаж исэн. За тэгээд би тэр газар ингээд орох хүсэл унтарчваа. За тэгээд миний ормоор байгаа сэтгүүлчийн одоо оронтоо гэдэг чинь тэгж байн голноороо байдаг ажлын талбар биш байхгүй юу. Тэгэнгүүт ингэж явж байгаад би сургуулаач төгссөн. Тэгээд зуны амралт таарсан. Тэнгүүт телевизүүд бүгд ингээ амарсан байдаг. Тэгээд яг амрахынх нь өмнө манай сургуулийн нөгөө Шинэ Монголын карьер төвөөр дамжуулаад би бас телевизэд ярилцлага өгөх боломжтой болж байгаа байхгүй. Тэр ярилцлага өгсөн чинь надад хамаагүй шал өөр байсан. Шууд захиралтай нь ярилцаад ингэсэн чинь за чи юм хийсэн юм уу, ингэсэн юм байна, тэгсэн юм байна гэх яг нэг ажлын ярилцлага шиг одоо миний одоо 2 дахь ярилцлага байна гэсэн үг байхгүй. Гоё ажлын ярилцлага шиг өнгөрөөд тэгээд нэлээд нааштай байдлаар надтай ярилцаад тэгээ хүний нөөцтэйгээ яриад эргээд хэлийгээд тэгээ хүний нөөц нь нэг хэд хоногийн дараа над руу холбогдоод манайх одоо ингээд 100 бүгд амард юм тийм учраас одоо манай нэг сэтгүүлч гарч байгаа. Тэр нь одоо миний айгуу сайн найз байхгүй. Нэг сэтгүүлч гарч байгаа. Тэгэхээр тэр охин маань ингээд хятад руу магистрт явуулж байгаа маа. Тэгэхээр чи ингээд оронд нь орох боломжтой юу? Гэхдээ бараг сар гарны дараа орох нэ. Тэгээд эндээс эхлүүл болж гинөө гэд. Тэгээд надад айгуу гой санагдчих. Тэгээд би телевизтэй ажилд орж эхэлж байгаа байхгүй. За энэ телевизийн нэрийг нууч идэхтэй яг мэдчихэл байгаа л да. Тэгтээ яг нөгөө нэг жоохон одоо би жоохон муухай юмнуудыг бас ярих гэж байгаа учраас телевизийн нэрийг бас нууч. За би тэгээ телевизтэй орлоо. Тэгээ орсон чинь ингээд нэг айгуу тийм уран бүтээлч майндтай газар байгаа таахгүй юу. Өмнөх нөгөө нэг амар эго өнөртэй л тэгсэр нэх гоё юм хийгээд байгаа ч юм уугүй ч юм мэддэггүйсэн тэр газрыг бодох юм бол ингээд хамт ажиллаж байгаа хүмүүс маань надтай үеийнгийн тэгэл ингээд тийм яриан дундаа гоё ийм креатив юм руу орж ирсэн гэдэг нь надад айгүй их мэдрэгдэжсэн. Тэгээ манай альбаны захирлын дээр бас амар хөөрхөн тэгэл ингээл гитар тоглол. За алив чи янцаа нэг яг энэ хэсэг дээр ингээд гоё юу агаатгаач магатгаач гээл нэг чиний хоёр мөр шүлэг оруулаад ирээч мэрээч гээл. Тэгэл бүгд ингээл ээлж амралтнаасаа нэг нэгээр орж ирээл ингээд манай алба бүрдээд тэгээд надад тэнд ажиллах бол амар гоё байсан. Тэгээд миний хамгийн анхны ажлаар үнэхээр гоё эхэлжсэн. Тэгээд хийдэг юмнууд манаас айгүй гоё байсан. Тэгээд би ер нь бол ингээд тэнд амар жаргалтай ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээд цалин маань бол амар бага заяа. Яг хаана буруу гэдгийг нь бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ би одоо яг ингээд муулж ярих гэж байгаа юмнуудыг бол хамт ажиллаж байсан хүмүүс маань өршөөгөрөө тэгээд одоо ч гэсэн өөрчлөгдсөн байх гэж бол найдаж байна. Яагаад гэх юм бол миний тэнд ажилласан хугацаанд хамгийн гоё уран бүтээл сэтгхүүтэй зүрх сэтгэлээр ажилладаг. Мөнгөний төлөө биш. Тэнд ер нь мөнгөний төлөө авдаг цалиндаа уягд одоо мөнгөний төлөө биш гэж хэлэхээр утгагүй бол чинь авдаг цалиндаа уягдаж ажилдаг хүмүүс бол ховор. Зарим ажил бол өндөр цалинтай учраас дургүй байсан ч гэсэн ажилдаг штэ. Тэнд бол тийм хүмүүс бол маш ховор. Гэхдээ мэдээж ажиллаж байгаа юм чинь бол цалин авах хэрэгтэй штэ. За тэгээд нэлээ хийдэн бол шокнд орох үйл явдлууд байсны нэг нь болохоор ингээд шоунд ажиллаад эхлэнгүүт айгүй урт цагаар ажилдаг. Хонон хүнэн ажилдаг. За тэгээд өмнөх өдөр нь зураг авалт ингээ 12-1 шөнийн 1 хэдэн цагчууд ингээд ажиллаж байгаа штэ. Тэнгүүт чинь одоо маньчиг яарамгаас кино үйлдвэрт очиж байгаа хүмүүс нэг өглөө 9 цагаас ажиллах очих хэвээр бол 10 цагт очиж байгаа байхгүй юу. Тэнгүүт минутны 100 төгрөгөөр бодоод цалин дээрээс хасчдаг байсан. 5 таймаар л үрэмээ дурсан бүтээх ном. Тэгээ яг мэдээ цагтаа ирэх ёстой байх л да. Гэхдээ надад тэр бол ингээд аягүй шудраг бас санагддаг байсан. Тэгээ илүү цагийн цалин гэж бол хизээж авч байгаагүй. Харин шоу ингээд 2-3 сар дуусны дараа бонус гэж ордог. Гэхдээ тэр нь ойролцоогоор нэг 100 илүү 150 мянган төгрөг гэж авдаг байсан. За тэгээд яг хөө тэр нас тэгэл хөөрхөн бас тухайд хөөхтгөө тийм байсан учраас тэгэл яг бас жоох уран болтгол байсан хальтаа. Гэхдээ мэдээж цалин бол миний хувийн зардалт ч бол хизээч хүрж байгаагүй. Тэгээ цалин маань 600 мянган төгрөг байсан.
3 сарын дараа жинхлэн гэж хэлсэн. Тэгээ шоуны эд үе таарсан учраас ерөөсөө тэр нь жинхлэхдэггүй явж яснаа. Бараг 5-6 сарын дараа нэг 100k нэмэгддэг болсон уу ясна. Тиймэрхүү байдлаар цалин маань орж ирж байсан. За тэгээд одоо энэ ингээд системийн юм алдаатай юмнууд байгааг бол би бол тэнд анзаарч байсан байхгүй. Тэгээд тухайд би нөгөө хамгийн анхны ажил байсан учраас айгүй хүлцэнгүй байсан юм байна лээ. Тэгээд одоо хүмүүс битээ хүлцэнгүй байгаа. Одоо ингээд жинзинер би таалагдахгүй байна. Тэгээ эн чинь онцгүй ингээд гарч байгаа нэг бодлын жоохон төвчээргүй ч юм уу тиймэрхүү юм шиг сонсогддог юм. Нөгөө талаар өөртөө төлөө дуурч чадж байгаа нас лагч юм шиг санагддаг мэдгүй. Энэ нас ингээд нөгөө жоохон наантай цаантайлах л та. Яг юу ингээд амар шокын санагдчихсэн бэ гэхээр хэд реалити шоунд байралдах реалити шоу хийж байгаа байхгүй юу? Тухайн үед хийжсэн шоунд за одоо санзаад байрлаж байгаа байхгүй юу? Тэнгүүд тэнд би ингээ 3 хоног ирээд 2 хоног ирж амардаг ийм хуурьтай байсан. За тэгсэн чинь 3 хоног хүн гэртээ хонохгүй байх гэж байж болохгүй шүү дээ. Тэгсэн чинь та нар ингээ 2 хоног бараг хайрж амардаг үед 2 хоног амарж байхдаа дараагийн юмнуудаа бэлтэж байгаа шүү дээ. Тэр чинь дараагийн өдрийнхөө зохиолыг зураг авалтаа төлөвлөж байгаа. Тэгээд ажил дээр очиж байгаа. Тэгэхээр 2 хоног гэртээ ярьж унтчаад гэж хэлж байгаа юм санагдчихсан. Тэгээ эхний 2 дугаар гарсны да харахад ингээ реалити шоуны амар гоё байгаа боловч бид нэг ингээ подволт нь би шалан дээр унтсан байхгүй юу. Тэгээ 2 хоног унтсан чинь би шууд циститсэн. Одоо шалан дээр ч гэх нэг юм нэмхэн мишок гэдэг. Өвөл заяа Монголын лагерийн байшингийн подволт юун дээр мишокон дээр унтна гэдэг чинь угаасаа ерөөсөө тийм хүний юу биш байгаа байхгүй юу. Монголын хүүтэнд ч тэ өвөл. Тэгээд би шууд ингээд циститчлээ гэд хэлсэн чинь тэнд ингээд нөгөө шоу бүжгэнж байгаа болохоор миний циститийг бол тоож авч хилдэж байгаа юм даа байхгүй. Би тэгээд хурал дээр нь одоо энэ байгаа байдал чи арай биш байна ингээд тэгж хонох нөхцөлгүй байна гэд. Тэгээ хэлсэн чинь наадхаа одоо дараа болтоо гэд ингээд амар уурлаад би тэрэнд ингээд амар шокорч байсан. Тэгээд яаж хүн циститэн тэнд ажиллах юм бэ гэж бодоод нилээн жоохон ингээд одоо би өөрөө шууд удирдлахад хэлж байгаа хгүй энэ арай дэндүү байна маа гэд хэлсэн чинь бид нарт тавчирч өгсөн юм нь болохоор ийм буудангийн эвлүүлдэг ийм дөрвөлжин юмнууд тэгээд нэг ширхэг гудас авчирсан байхгүй юу. Тэгээ ингээд дөрвөлжин ийм буудангийн эвлүүлээ дээр нь унтаад тэгээ хүн өдөржин зурагтай явж ирэнгүүтээ орой монтажин дээрээ суугаад ингээ ажиллахаар надад бол маш хүнд нөхцөл юм шиг санагдсан. Дээрээс нь хоол нь айгу хэцүү байсан. Ягаад би энэ болгоныг ярьж байгаа вэ гэхээр магадгүй сэтгүүлчээр ч юм уу ингээд одоо ийм кино албанд ажиллаж байгаа хүмүүс байгаа байх. Тэгээд орчин нөхцөл нь бол сайжирсан гэж би бол итгэж байна. Дээрдж байгаа гэж бол итгэж байна. Гэтэ ерөөхдөө киноны зураг авалт ч юм уу студид ажиллах, телевизэд ажиллахын ер нь арт талд нь яг нэг иймэрхүү юм байгаа. Тэгэхээр та хэд яг нэг уртлаар нь бодож гоё юм бодож байгаа бол миний ийм нэг цохилтуудыг сонсоод бас бодох бах нөгөө талаасаа одоо менежмент талд нь ажиллаж байгаа хүмүүс байх юм бол яг ийм байдлаар хүн бол удаа ажиллахгүй шүү гэдгийг бол хэлэх гэж байгаа учраас энийг өргөжлүүлж яриад байгаа шүү заяа. За тэгээд хооллолт тал дээр болохоор бид нарт ингээд 7 буудалд нэг ихчтэй гэрээ хийсэн тэр их чинь ингээд гэртээ хоол хийдэг. Тэгээ хоолоо идээд дууссан гот доор нь ийм зузаан урамлын тас тундаг. Тэнгүүт би дээдлээс нь хідэн халбаг ингээ нөгөө тунааг үсгээс нь идчихэл үлдсэний идэж чаддгүй. Би тэр үед амар турсан байхгүй юу. Нэг талаараа амар гоё ясан л тааж. Би нэг айлч нэг подкастн дээр ярьж илаа. Тэгээд хүний 2 өндөгний нормтой илүү тэрийг 3 болгох гээд юу асан чинь амар загнуулаад би тэгээ нөгөө нэг ажилчдынхаа хоолныхаа төсвийг бас батлуулж гардаг байсан. Гэсэн чинь тийм төсөв байхгүй энэ тэргээ загнуулаад тэгэж гарч марж исэн баггүй юу. Тэгээд одоо бодохоор тэгэл явахтай тэгэл өөртөөсөө аваад хоолндоо идчихэж байгаа юм л да. Тэгтэл тэнцэж хэл үгэхгүй идчихэж байгаа хүмүүс ингээд би эрүүл мэндээр охироод байгаа байхгүй. Би энэ тийм ингээд хортой байгааг нь мэдчихэж байгаа учраас би дараагийнхаа юм дээр бол ингээд өөрийнхөө тийм нэг тараг ойр зүрийн снакуудаа цүнхлээ явдаг ч юм уу эсвэл өөрийнхөө хоолыг ойр зүрийн бэлдээ явдаг ч юм уу тэгээд бол явж байгаа. Гэхдээ тэрийг бол идээд ингээд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бас дээрэс нь эрүүл мэндээр хохирж байгаа байхгүй юу. Тэгээд буцаад нөгөө төсөлчин дуусаад ингээд сайхан гоё боллоо гэд дуусаад ингэсэн чинь над дээр баах өрнүүд бичигдсэн. Энэ бол яг над дээр бас зөвхөн тохиолдсон гэхээс илүү бас айгүй олон хүн дээр тохиолдсон байхгүй юу? Яагаад юу н байгууллагын юм ингээд ажилчид дээр тэр ингээд тохиогдож байгаа гэдгийг би ерөөсөй ойлгодог байсан. Одоо ингээд хин нэг хариуцж ажиллаж байгаа гэдгээр ингээд бид нар хувирлцсан байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл би одоо оролцогч охтуудтай
байгаа, зарим нь бол шүүгчийн хариуцж байгаа, зарим нь хөтлөгчийн хариуцж байгаа гэдэг. Тэгээ тэр хүмүүс ингээд ямар нэг асуудал гарах юм бол октод надтай холбогдоод би тэрийг цаашаа дамжуулах ч юм уу иймэрхүү системээр явдаг байсан. Тэгсэн чинь нөгөө октод юм чинь олуулан амьдарч л байгаа юм чинь тэр байранд амьдарч байгаа 2 сарын хугацаанд амар их юм эвдэж байгаа, аяг шаазан алга болж байгаа. Тэгээд би нөгөө байрталж ажиллаж исэн хүмүүсийг бас хариуцж исэн чинь октодын хагалсан аяг шаазан болон ажилчдын алга болгосон төмөр сав нөгөө хоолыг авчирдаг төмөр савнуудыг тутсан гингүүтээ тэрийг миний бүх цалингаас хассан байсан байхгүй юу. Тэгээ би тэрэн дээр ингээд амар гомдолтой санагдаад ингээд амар хэрүүл хийгээл гүйжил байгаа юм л та. Гэхдээ нөгөө талд тэр нөгөө нэрв нэгтлэн гэдэг хүн бас хаанаас авах уу гэхээр надаас өөр хүн байхгүй. Тэгээ тэр хүн чинь цалингаасаа төлөвлөх үү, надаас цалингаасаа төлөвлөх үү гэдэг системийн алдаа болчихж байгаа байхгүй юу. Тэнгүүд бит хоёрын хооронд хэрүүл хийгээд хин ч ялахгүй чи төлөх үү би төлөх үү гэдэг дээрээ болоод тэгээ сүүлдээ намайг зүгээр яг ядлахныг авчирч өгөөд тэгээ цалингаа бүтээв гэдэг. Тэгээ би дүнжин гараа мараа орж ингэж тэр өмнөдийнхэн тооцоог хохирлгүй болгож байгаа. Тэгээ сүүлд ингээл ажлаас гарахтаа бас нэг сандлын тооцоо ингээд авсан ч гэдэг юм уу. Мэдгүй би энийг бол ингээд тусдаа зардал, шовны тусдаа зардал ингээд байгаад тэрнээс хасагдах хэвээр зүгээр системийн алдаа гэж хардаг. Тэр нь ярав нэгтлэн муухай аштайсан гэж хэлэхээс илүү. Тэгэхээр нөгөө талд нь ажилтдаг байсан хүмүүсийнхэн бол тэгж хардаг байгаасаа гэж би бол боддتي. За тэгээд ер нь бол телевизээс гарсан ч юм уу тэгж ажиллаж байгаад ингэж гомдож гарсан хүмүүс ингэж бүх эрүүл мэнд дээр хохирж бүх юмараа яачаад мөнгөө олоогүй тэгснэ ингэж нэр хүнд олоогүй тэгээ нэг юм гомдолтой гарсан байгаадаа ер нь айгүй сэтгэл дундуур бол үлддэг юм шиг санагддаг. Тэрнээс бусдаар бол телевизийн ажил бол үнэхээр гоё. Телевизэд ажилладаг хүмүүс үнэхээр гоё юм аа. Тэр мэдрэмж бол би бас одоо ч их айгүй хүүгүүлдэг. Тийм учраас хүмүүс ер нь гарчаад бас буцаад ороод ах шиг байдаг шүү. За балига гарсан ирнэ. Буцаад тэр мэдрэмжээ өгүүлж аваад ороод байдаг байх. Тэгэхээр тэрийг бол яриаггүй би зөвхөн сөрөгийн минь ярьж байгаа гэдэг анзаараа ойлгоорой. За бас дээрэс нь телевизэд ажиллаад би ингээд амар дургу одууд, амар дуртай одуудтай бас жишээлбэл амар ингээд болсон. Би ингээд жирэмсэн нэг шоун дээр ажиллаж хахад би нөгөө нэг шүүгч юу өдрө хариуцдаг байхад хөтлөгч энэ төр хариуцдаг байхад хөө чи нааширтаа алюминий өмдөг тайл энэ төр гэж өмдөг тайл гэдэг нь жоо буруу ойлгочлаа ингээд нөгөө хөлнөөсөө татуулдаг штэ өмднийхөө нэг тат гэдэг би ингээд жирэмсэн тэнгуут ингээд намаа ингээд телевизээс тэр хүнд гараад ирсэн гаргаад өгсөн боол гэд бодчихсон. Бидний шоу хийжсэн газар ойр орчимд нэг тийм ойлгохтой юм зардггүй газар байсан юм а тэгснэ. Алив чи кофенд гүгээд тэр тэгэл бистэ нөгөө гайгүй гой кофег нь хайгаал амар яваал. Тэгтээ нөгөө телевизийн төсөв байхгүй би өөрийнхөө мөнгнөөс тэр хүний кофений жишээлөө зарлаг гаргадаг гэсэн ч юм уу. Тэгэл ингээд хүний өмнө нөх амар гой дүртэй ирнэ ардаа нөх навшин юм харилцаатай хүмүүстэй бас ингээд айгүй олон ажиллаж үзсэн. Эсвэргээрээ айгүй гой амьдрал дээр тэр юун дээр ч тэр одоо жишээлбэл айгүй гой хүмүүстэй харилцаж үзчихсэн. Одоо жишээлх юм бол тэрний нэг нь цом ах байдаг штэ хөтлөгчтэй. Тэр цом ах бол жишээлбэл надад амар гой рейл хөөрхөн гой хүн шиг л санагддаг. Ер нь бол ингээд хүмүүстэй яаж харж байгаа, дэлгэцэн өмнө яаж харж байгаа гэдэг хүнцгөөсөө байдаг штэ. Гэх мэтчлэн надад бол тиймэрхүү хүмүүс ингээд бол айгүй сэтгэлд үлдсэн байдаг. Тэр утгаараа бас ингээд юм гэдэг чинь ингээд яг дэлгэцэн урд харагдаж байгаа шиг ер нь байдгүй дээ гэж ингэж бас юмнуудыг бол харж илаа. За тэгээд ингээд тодорхой ингээд хийдэг юмнууд тавтагдаад ирсэн. Дээрээс нь би жирэмсэн болоод ерөнхийдөө декрет аваад гэртээ байсан. Буцаад ажилд орохдоо бол за ерөнхийдөө бол телевизийг ойлгоцсон. Дээрээс нь би одоо ингээд хүүхдэд ямар ч ажиллах боломжгүй нөхцөл гэдгийг ойлгоцсон. Тэгээд бас нэг жоохон айтайхан цалинтай байгээ бодонгууд би тэгээд ерөөхдөө газруудын маркетингийн алба ч юм уу эсвэл нэг PR хэвлэл мэдээлэл чиглэл рүү явъя гэж шийдээд тэгээд ингээ ажил хайж эхлээд ерөөхдөө явсан. За тэгээд тэр хавьд ер нь болсон юмнуудын талаар бол зөндөө ярьсан болохоор одоо дахиж яриад яах вэ? Одоо би ингээ групп компаниудад ороод ажилласан. Тухайн үед ойлгосон зүйл нь бол хүн залуу байгаа дээрээ маш гоё компанид ажиллаж үзэх хэрэгтэй юм байна. Маш сайн удирдлагатай байх юм бол их сургуулиас ч олж аваагүй тэр мэдлэгийг олж авдаг. Тэгэхээр одоо удирдлагыг яаж зөв олж авахыг бол сайн мэдэхгүй байна. Ядаж одоо байгууллагуудын нэр хүнд гэж байгаа штэ. Тэрүүгээр нь чиглээд бага цалинтай байсан ч хамаагүй тэнд очиод байгууллагын соёл, гоё хүнээс гоё удирдах чадвар, гоё энерги гэдэг бол ингээд мэдээд авчих юм бол маш том хөрөнгө оруулалт юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгээ тэр үед болсон ингээд драмаануудын талаар би нэг бас подкаст хийжсэн. Тэгэхээр одоо дахиж тэрийг тавьтаж тэр хүмүүсийн чихийг халууцуулаад явах. За тэгээд би ингээд ажиллаад гоё газар ажиллаад инглингүүт миний нөгөө нэг хэрэгцээнүүд бол хангагдаж ирсэн. Саяны одоо жишээлбэл телевизэд аваагүй дайггүй боломжийн цалин, гоё офис, гоё нөхцөл тий нөгөө хамгийн доороос эхлээ шалан дээр унтчихсэн хүн чинь ингээд надад ингээд хувийн
юутэй юм уу те би өөрөө ноутбук авах юм уу? Хүний нөөц гэдэг чинь ингэж ажилт юм уу? Вау, ямар гоё юм бэ? Тэр нөгөө хангамжч гэдэг юм уу? Байгууллагын соёл талаас нь айгүй гоё байсан. Тэгээ тэр хэрэгцээнд нь хангаж исэн. Нөгөө талаасаа юм удирдлага болон тийм юм сурах тал дээр бол би нэлээд бага юм сурсан гэж хэлж болно гэх юм уу. Телевизэд бол би айгүй хэм сураадсан байхгүй юу. Харин тэр групп компаниудаас бол юм сураагүй зүгээр ингээд айгүй гой сейф ажиллаадсан байхгүй юу. Тэгэл нөгөө нэг юм хүсдэг байсан Монголд очиод оффист ажиллаад ингээд хийдэг байна гэдэг юмнууд бол гой болоод байсан. Харин яг нэг өөр хэрэгцээнүүд маань хангахдахгүй тэрүүгээр ингээд амар хоосон санагдаад тэгээ шал хэрэггүй олон цалингаа яг арай гайгүй цалин олж байгаа юм шиг нэ хүүхдтэй нөгөөтгөө хүнээр харуулж байгаа цэцэрлэгт өгж байгаа төлбөртөө таарад тийм гоё юм ерөөсөө сурах тийм хүний дор ерөөсөө ажиллаж болж чадаагүй тэр бол миний хамгийн их Монголд байхдаа бол харамсдаг зүйл. Ягаад тийм боломж олцсонгүй вэ гэдэг тэр бол маш их харамсдаг зүйл. Тэнгүүтээ нэг үйл явдал болоод за би боллоо одоо ингээ гарлаа гэд ер нь л одоо би ингээ фрилансераар амьдрья гэж хийдээд өөрийнхөө хувийн имийг хийгээд энэ хооронд бас найзтайгаа яриад гэхдээ энэ бол жоохон эмоцн дээр дөрүүлсэн шийдвэр байсан байхгүй ер нь хийх юм. Манай тэр найз бас гоё компанид гоё ажиллаад тэгээ хоёулаа ёо одоо яг энэ юмнаас бүр амар залхаж байна ингээд юу ч сурахгүй яахчгүй орлогонч овоож оцоохгүй тэгсээр нэг юм зөксөн байдалд орчлоо хоёулаа яг өөртөө юм хийж үзье гэж хэлээд үнэхээр гоё фейлтэй ихний алхмаа тавьсан байдаг. За тэр маань юу байсан бэ гэхээр бид хоёр нийлж компани байгуулад Mamiko гэдэг нэртэй заяа. Хоёр талаас яг тэнцүү мөнгө оруулад тэгтээ тэр ингээд хөөрхөн юмтай ажиллаж явах хугацаанд олсон бүх сейвингээ манай найз миний бүр багын найзтай бид хоёр ингээд бүх айгуу тийм мэдрэмж бүх юмнууд таардаг, зан ааш бас таардаг ийм найз маань байдаг. Тэр найзтайгаа нийлээд би болохоор нөхрөө цалингийн зээл ахуулаад ингээд хоёр талаас нийлээд мөнгө босгоод тэнгүүтээ яг өөртөө ингээ ажилдаг байхдаа дутдаг байсан эсвэл хүүхдээ харж байхдаа дутдаг байсан тэр орон зайг нөхөе гэж хийдээд амар том зэрэг байгаасаа хийсэн зүйл нь хажуудаа хүүхд харах үйлчилгээтэй йогийн төвнээ гэж хэлсэн заяа. Ер нь бол йог нь бол одоо гол орлогын хөөсрөн гэхдээ хажуугаар нь хүүхдүүдтэй ээжүүдэд зориулсан гой сургалж явуулдаг тийм ингээл юм ээжүүд уулздаг тиймэрхүү гой газар нэ гэж шийдээд хоёр бүр сар гарan одоо нөгөө баах нөгөө нэг ремаксиг мөл хөдлөх хөрөнгөний газруудын хүмүүстэй газар уулзаад яваад байгаа хгүй тэгтэл чи ингээд яг гой йогийн студ биш хажуудаа нөгөө хүүхд харах өрөөтэй байх хэвээр тэрийг ингээд тогтруулах хэвээр инээ тэрэ гэж явсаар хагаад яг гой төгс байрлалтай гой газар олсон. Сарын хэдийн төрөөстэй л 4 сая 500 ч гэлөө ийм төрөөстэй газар төрөөсөлж байхгүй нэлээд том заал йогийн заал байх хэвээр штэ. Тэнгүүд цаана дахиад нэг өрөө байх хэвээр тэр нь хүүхдээ хараад байж гин. Наана дахиад хувцсны солих өрөөтэй. За ингээд бит хоёр ийм газар олоод тэр маань тэгээ бит хоёрын үг нь бол яг бүх юм бол яг мөрөөдөжсэн орол ингээ олдчихж байгаа байхгүй. Тэгэл хоёлаа өдөр болгон нэг юм кофе шопт уулздаг ажилдаа офис гэж байхгүй юм чам. Тэгэл за одоо өнөөдөр тэр газараар явна гээл тэгснээ хоёлаа нөгөө захмах ороод баахан материал цуглуулаад тэгснээл нөгөө нэг газараа тогтжуулаад нөгөө хүүхдийнхээ өрөө иж бүрэн тогтжуулаад ингээд хаан маныг будаад энэ тэндээс хүүхдийн ор мор те ингээд гой тавилга ханаар нь зурх мор ингээд хүүхдийн орчин бүрдүүлж байгаа бөөн тоглоом цуглуулж байгаа. Тэнгүүдээ хувцсныхаа өрөөнд ингээд битүү шкаф нөгөө нэг олсон мөнгө ингээд алж байгаа штэ. Тэгж жагаад яг битүү ээж аавууд ээжүүд ингээд одоо амьдрал шууд алхаад ирэх боломжтой нь Олимп плаза гэдэг дотор бид төр нээсэн байхгүй юу. Уг нь бол байрлалын хувьд ч тэр юуны хувьд ч тэр амар маш гоё мөрөөдөлтэй байсан. Дөнгөж эхлээд бас нэг хөөрхөн явхаар болж ирж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь одоо нилээ хэд одоо асуудал бол дөнгөж эхлэний дараа толгарч эхэлсэн. Хамгийн гоё 2026 оноо хамтдаа планхад бэлнэ үү? Бүтэн жилийн турш төлөвлөхөд, төвлөрөхөд, зорж биелүүлэхэдтэй налгуурхан туслах Аяллаа тань хамтрагч Пландитай танилцгаая. Жилийнхээ зорилго төлөвлөгөө, хүслийн жагсаалт, хүслийн самбар зэрэг боддоор тодорхойлох хэсгүүд. Сар бүрийн төлөвлөгөөгөө англиан бичиж, эренблэн сарын төгсгөлд нь эргэн дүгнэх хэсэг. 7 хоног бүр зуршлаа хэвшүүлэх, талархлаа бичих хэсэгтэй. Аяллаа төлөвлөгөө, үзсэн кино, уншсан ном, талархлын тэмдэглэл, хадгаламж зэрэг тухайн жилийг тодорхойлох бүтээлч агуулгуудтай. Чөлөөт цэгэн хуудсуудыг ч мөн агуулсан бөгөөд он сартай болон он саргүй хувилбараа сонгох боломжтой. Планер бүр нэг нүр стикерийн хамт бэлгийн цаасангуудтай хүргэгдэх болно. Хамгийн гоё 2026 оноо хамтдаа планди. За нэгдүгээрт бит хоёр нөгөө өөртөө йогийн багш биш. Тэнгүүт йогийн сайн багш олно гэдэг чи ямар хэцүү юм бэ? Тэгээ ингээд хит хитэн цагууд зооцсон. Тэгээд азар од гэрэл гэх нэг маш хөөрхөн гоё йогийн багшийг манай дүлгөөнгийн найз маань ингээ олж өгсөн. Тэгээд тэр багш маань 2
цагийнх нь хичээлээ хариуцчих заадаг. За дахиад нэг хэд хэдэн багш нар авчирлаа. Тэгээд юу асан чинь ээж нар чи яг юм тодорхой цагт л завтай байд юм байна. Өдөр яг хүүхдээ өгчөөд өглөөний 11 цаг маань ингээд дүүрчихсэн. Хүүхдтэйгээ ирэх цаг маань ингээд дүүрчихсэн. Тэнгүүд бусад цагууд маань 3 4 хүнтэй. Тэнгүүтээ оройны цаг нь дахиад хүнтэй. Тэгээ ингээд дунд нь ингээд амар хоосон цаг гарцсан. Тэгэл бит хоёр тэр хайвд нь ингээд гарч хоол хүнс эргүүлдэг те. Гэтэ ингээд дүнгэж эхэлсэн хэрнээ нилээн их ээжүүд ирсэн. Гэтэ ингээд хоосон цагуудаа хэдүүлээ хоёлаа яаж дүүрэх үү гэд бодож байгаа. Тэгэл нөгөө бүх тэгээд бүх нөөц болцоонуудаа ингээд юу аж эхэлж байгаа байхгүй юу? Хамаж эхэлж байгаа. Тэгсэн чинь би одоо ингээ ээжигээ авчираад хүүхдэд ингээ нөгөө эмчийн сургалт оруулж эхэлж байгаа. Бид нэр сэтгэл зүйч авчираад ээжүүдэд сэтгэл зүйчтэй ингээ юу яах юм хийж байгаа. Гэтэ ингээ хөөрхий таагсан заяа одоо ингээ сэтгэл зүйчийн би ингээ цаг 2 цагийн төлбөрийн юм ингээ төлөв тавьчирж байгаа штэ. Тэгээ хөөрхий таагсыг ингээ өндөр тавьчихаар хинч ирэхгүй. Тэгээл нэг жоохон нэг 15 20 мянган төгрөг тэгэл хажууд нь кофе цаймаа бэлдээл ингээл тэгж байгаа байхгүй. Тэг ингээ тэнгүү тэрнээс юусэн ямар ч ашиг байхгүй. Гэтэ хүмүүст ингээ танилцуулах байдлаар ингээ юмнуудаа хийж байгаа байхгүй юу. Тэгээд тиймэрхүү байдлаар хийгээд ирсэн чинь нэлээд хөөрхөн болж байгаа. За тэгээд ирсэн чинь ямар асуудал үүссэн бэ гэдгсэн чинь нөгөө хүүхд харна гэдэг чинь үнэхээр no joke юм бэлээ. Тэнгүүт чинь бүр нэраа хүүхдтэй ээжүүд ирж байгаа юм. Жижиг 1 2 настай тоотлорууд ирж байгаа. 4 5 настай хүүхдүүд ирж байгаа юм. Тэгтэл чинь бид хоёр хүүхд тасрагч хаяр хийх үү гэдэг асуудалтай тулгарч байгаа байхгүй. Ягаад гэх юм бол нэг ангид ингээд 5 6 хүүхэд ирчингүүт бүх насных бид хоёр зэрэг харах боломжгүй болж байгаа байхгүй. Тэнгүүтээ нэг нь уйлангууд бүгд уйлдаг. Би одоо энэ цэцэрлэгийн багш нарыг үнэхээр нэрээ яг яаж ажилтгийг бүр үнэхээр тэр үед бүр яс маханда тултал мэдэрсэн. Эсэргээрээ штэ 1 2 сартай 6 сар хүртэл хүүхд амар орон дээр нь тавиад хөөрхөн унтуулчин. Ээж аав нар нэрэл сүүг нь өгцөн ингээл ирэхэд бол ямар ч асуудалгүй. 1 2 настайнууд бол үнэхээр амар. Тэг үг ойлгохгүй шууд уйлна. Тэг бүр ингээд уйлахаараа хизээч зогсохгүй. Нэг нь уйлвал дагаад бүгд уйлна. Тэг манай ингээд хүүхд хардаг өрөө чинь яваагийнхаа өрөөтэй залгаа. Тэг би ингээд бит хоёрын ингээд хүсэл нь бол ингээд хүүхдээ нэг ямар ч санаа зовох юмгүй нэг цаг орхиод тэгээ го явагдаа яваасаа дасгалтаа хийгээсээ сургалтандаа ороосаа гэж бодож байгаа штэ. Тэгтэл яг нэг өрөөний залгаа болохоор хүүхд нь уйлаа л юм заяа. Тэгэл бүр бит хоёр ингээл тэврээл ингээл харагтаал ингэж байгаа. Тэнгүүт 2 дахь нь уйлна, 2 дахьын тэврэн, 3 дахьын тэврэн тэгэл та нар бидээ уйлаач. Тэгэл би баг бит хоёр ингээд өөртөө баг зэрэгтэж уйлах гал. Йоо ямар хэцүү юм бэ гэх. Тэгээд арай хийж тэр юу яан. Тэгээ яг үнэндээ ээж аав нар бас яг тэгж гоё релакс хийж чаддаг байсан уугүй юу бол үнэхээр сайн мэдэхгүй байна. Тэгээ манай ахыг бас идэвхтэй тухайд яг ингээд идэвхтэй явж исэн ээж нар бол хөрхэн дэмжиж ингээд ажиллаж байсан. Тэгээ яг тэр цаг мөчөд байна штэ тий. Нөгөө од заяа байна штэ тий. Од заяа Монплмедтэй ч үлээ хамтраад нөгөө бас яг тийм ээж үлөө нэг тийм төв нээсэн. Тэгээ яг ижилхэн үйл ажиллагаатай. Гэхдээ нөгөө нэг манайх бол ийм low budget тэрнийх бол ингээд айгүй гоё баажтаар ингээд тусдаа асрагчдтай олон сургалтын өрөөтэй маш олон танхимтай ийм том газар бол нээж исэн. Тэгснэ хоёулаа ер нь бол яг ижилхэн тийм проблемтэй бол тулгарч байгааг би бол яг анзаарч байсан байхгүй. Тэгээ би болохоор өөрийнхөө асуудлыг ингээд яг өрөөн зэрэгцээ болохоор ээж нар нь яаж байгаа юм бол гэж бодож исэн. Боловч нөгөө талд бас яг адилхан тийм проблемтэй бол тулгарч исэн юм шиг бол харагдсан. Тэр бол та нар бол санаж байгаа бол нэлээд хөрхэн том төв байсан. Бас ингээд яг зориг нь гоё байгаа байхгүй. Тэгээ ээж нарыг л ингээд гоё ойлгоод тэгснэ тэнд ингээд бүр жолооны сургалт мургалтч үлээ. Бүх юм яаж байгаа байхгүй. Тэгтэл чи ингээд тэр хүүхдээ ингээд асарч үлдэнэ гэдэг бол үнэхээр амар хэцүү ажил юм байлаа. Тэгээд дээрэс нь юу болсон бэ гэсэн чинь 10 сар гарсан чинь нөгөө нэг таниад нь дэгтчихэж байгаа байхгүй. Тэгтэл чинь макс нь 10 хүн л нэг удаад ингээ авч чаддах байлаа гэтэл ингээд 4 5 ирэхгүй. Тэгтээ ингээд чөлөө авъя гэдэг за амар хэцүү. Тэнгүүт чинь ингээ нөгөө төсөв багтай хүмүүс чинь ёо яах вэ гээл за тэгэл заримд нь чөлөө өгж байгаа. Тэгснэ ингээд урьдчилж хэлээгүй бол тэгэл хүмүүсийг хүүхд нь өвдсөн байна гэхэд чинь чөлөө өгөхгүй гэх хэцүү. Тэгснэ ингээд талдаа ирээгүй тэгснэ одоо явъя гэхээр хоёрт ингээ санхүүгийн хувьд бас амар хэцүү. Тэгэл би ер нь ойлгосон. Яагаад ийм бизнес Монголд ер нь хөгжөөгүй яага гэдэг ойлгосон. Яг эд өвлийн үеэр хүүхдүүд нь ингээ өвдчихдөг юм байна. Яг эд зуны үеэр нөгөө хүмүүс чинь лагер лугаа хөдөө явчихдаг юм байна. Тэгээ ингээ бодохоор энэ бол маш доктортой авч явахад бол маш хэцүү бизнес юм байна гэдэг бол анзаарч эхэлж байгаа. За тий хоёлоо яаж маневрлах уу гэж байжснаа хоёлоо ингээ бодож байгаа байхгүй. Тэгснэ хоосон цагууд дээр Ахмадын анги гэж нээсэн. Тэгээ нөгөө хөрхөн эмээ ачтай нараа ингээ сургуулийн зүйдэг эмээ өвнөрийн ангийг нээж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр бүр амар хөрхөн явж байгаа байхгүй. Тэгээд тэрэндээ бас зориулаад яг Ахмадын анги заадаг багш ингээ хөлсөлт дарж байгаа нэ. Та нар төсөөлөгдөж чинь ийм бизнес хийдэг хүн гэж байх уу ер нь.
Тэг ингээд нэг ийм л байх ёстой гэж бодсон. Тэгтэл нөгөө тал чинь бизнес гэдэг юм чинь ашигтай байхгүй бол болохгүй байгаад байдаг. Тэр хоёр маань ингээд зодтолтоод байгаа байхгүй. Тэгэл бид хоёр ингээд за яах вэ гэд тэр юм дээр ингээд бүр амар страглж байгаа. Тэсүүлдээ манай нөгөө найзын маань ээж нь ирж тусалж байгаа. Нөгөө Ахмадын анги мангийнхны чинь ингээд хооронд нь ингээд хөөрхөн цуглуулж мөглөлдөг нэг тим хэсэгтэй болж байгаа. Тэгээд манай төвийн бас нэг юм нь болохоор ингээд сошиалайз хийх хэрэгцээ. Одоо Ахмадууд нь ч тэр ээж нар нь ч тэр байгаа учраас нэг хөөрхөн ингээд буланд нь суугаад ангиа тарсны дараа кофе цай ингээ бэлддэг. Би тэрэндээ бас ингээ хямдхан зүгээр instant coffee тавьчихгүй гэчээнэ. Ингээл амар гоё чанартай, гоё үнэртэй юм чансан кофе бэлдээ тавьчин. Тэгээ нөгөөдөл чинь ингээ цайгаа уугаа суудаг. Гэтэ ингээ нөгөө талдаас ингээ битээр бол огт орлого олохгүй байгаа штэ. Зардлаач баг нөхөж чадахгүй. За яг хав ингээ зардлаа нэг ингэсгээд аваад байгаа байхгүй юу. Тэгээ Ахмадуудын анги чинь бас үнэтэй тавьж болохгүй. Үнэтэй тавихаар ирдэггүй. Амар инээдтэй. Тэгсэн чинь тэр хүмүүст ингээ ярих хэрэгтэй. Одоо тийм хөдөлгөөн хийх хэрэгцээ гэдэг юм айгүй их байгаа нь харагдаж байгаа байхгүй. Тэгээ тэр анги маань нэлээд гоё явсан. За тэгтэл чинь бас дахиад хоосон цаг үлдээд байна. За энийгээ яах вэ гэд ярьсан чинь бит хоёр оройд нь ийм заал байгаа юм чинь бас ийм заал түрээслэмээр байгаа хүнд ер нь энэ хоосон цагуудаа түрээслэе гэдгсэн чинь нэг амар их ирсэн заяа. Belly dance хийдгээ за хинч гэлээд амар олон мянган дагагчтай тийм их ирснэ. Ийм нэг зоос мос ятгцсан тэгснээр ингээл орж ирэл манай. Энерги нэм юм байна. Одоо энэ нэр чинь юм байна. Логогоо бүгдээ тийм болгоо шүү. Одоо баг тэ ингээ зоос мосны юу арга шүү гэд. Тэгэл манай найз битэр ингээ бүр шоконд орсон. Тэгснэ. Одоо ерөөсөө энэ боломжийн хөвдөд бүгдээ нэг юм шовер хийчээ. Тэр чинь ингээ битэрийн барилга биш шүү дээ, тий. Тэгсэн чи одоо бүгдээ энэ усанд арах хэсэгтэй болох чи ингээ манай belly dance гэхээр хүүхнүүдтэй амар турна амар гоё. За одоо бүгдээ ингээ танаад юм мөнгөний нэрийг тутсан байна. Үнэн бисэн болоо. Тэр гэлгөөцсөн бол мөнгө орж ирэх байсан болоо гэж. Мөнгөний нэр ингээд амар тутсан байна. Тэгэхээр одоо ингээд бүгдээрээ зоос татъя. Дараагийн удаа та нар хідэн ширхэгчгүй 10 20 төгрөг мэдгүй нэг тийм юм авчраарай гэсэн заяа. Тэр бүр ингээд нөгөө мөнгөө бодохоор тэр газар ингээд түрээслчмээр байгаа байхгүй юу? Тэгснэ тэр их ч нэг л бүр үнэхээр амар тийм нөгөө уусаа ингээд нэг тийм айдаг төрлөгчнөр байдаг штэ. Яг тийм тэдэн сая төгрөг тэгж олно мална да тэгж хуваан муугаан гэл нэг тийм ярьлаа. Тэгээ тэр мөнгөний сосон чинь тохирчмоор ч юм шиг санагдаад тэгснэ ярьж байгаа юм сонсоод одоо той энэ мамико гэдэг нэрийнхаа барыг тэр өсгийн зоос олох ч гэлөө за мэдгүй ямарсан бит хоёр бүр ингээд чихнээс амар шоконд орсон. Тэгээд бит хоёр нөгөө нэг жоохон санхүүгийн асуудалтай байгаад байгаа. Дээрээс нь өглөө хамгийн ихний анги чинь нөгөө нэг ажил эхлэхийн өмнө 5-аас эхэлдэг. Орой 7 хэдэн анги ингээд дуусаад цэвэрлэгийн ангууд 9 өнгөрөөгөө тардаг. Гэрээсээ 5-д гараад 9-т очиж байгаа мөртлөө ямар ч мөнгөгүй тэгснэ нөгөөтгөө нөхгүй ингээд хоёр нөхрийнхөө цалинг ингээд тэр бизнес рүү хийгээд байгаа байхгүй юу. Тэгээ ботхоор ч битээр гэртээ ч гэсэн амар хулгамж орж байгаа байхгүй тий. Юу ч хэлэхгүй байгаа л да манай нөхрүүд нэр азар хөөх юм. Тэрийгэ ботхоор тэр үнийг авчмаар байсан гэсэн тэр үед манай найзын ээж айгуу тийм гоё хүн байдаггүй. За тоор наад хүндээ нэг харахад толгоогоо мэдүүлсэн ингээд явж байна. Наад чи бол үнэхээр хамтрахсгүй хүн байна гэд. Тэгээ бид тэр хүнтэй бол хамтрахааргүй болоод за тэгээ яах вэ гэд ингээд арай хич нэг зардлаа нөхөл гэл өвөл болох гээд байдаг. Хэдүү хойлоо яах вэ гэл тэгэл бид хоёр нэг баахан ивентүүд зарладаг. Гар урлын ивент зарлал манай нөгөө нэг найзын ээж маань дахиад ийм сонин мононгоор гоё юм хийх ивент зарлал. Дахиад ээжийг авчираад сургалт хийгээл. За одоо л яг гоё болох гээд байна. За одоо л гоё яг зарлаа нөхөж ирж байна. За дараагийн сараас хоёлоо баг өөртөө цалинг тавих байхаа ингээ байжсэн чинь корона болоод зүгээр юу ч байхгүй ингээ бизнес маань таг гацчихдаг байхгүй. Тэгээ нөгөө түрээснийх нь мөнгө нь гүгээд байдаг. Гэртээ бит хоёр дээш харж хөвтэйл тэгэл яах лээ гэд хоёр талд те. Тэгснэ ингээд нөгөө өглөө болгон 5-аас 9 хүртэл ингээд хэдэн сар явцсан жам бит хоёр өөртөөс амар ядарсан. Эхний нэг 10 хоног амар гоё ингээл гэртээ гоё унтаж мунтаалных гоё ягаамаа. Тэгснэ нэг л сэргэх шинжгүй. Хоорондоо бас ярьж чадахгүй байгаа штэ яах вэ гэдгээ. Тэгээ ингээд гархалгаагаа буутахаар боль гэж хэлэхүү гэхээс ингээд хинхийнхэн дотор ингээд нэг жоохон айцтай. Тэгснэ ингээд хоёр талаас ээж байгаа учраас болох уу гэж юусоо зориглж хэлж чадахгүй. Тэгээд бит хоёр нэмж ингээд мөнгө гаргаад эхнийхээ сарыг түрээсийг төлж байгаа. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг хаа очиж бас түрээслэгч маань айгуу дайггүй хүмүүс байжсан. Хоёрт ингээд хөнгөлт үзүүлье гэж байгаа байхгүй 40% жил хөнгөлт үзүүлээд бас тэр чи хийдэм бас 2-3 сая төгрөгийг стил төлөх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгээд байсан чинь ингээд бит хоёр ингээд яг бодит байдлыг яг нүрээр харах хэрэгтэй болж байгаа байхгүй. За окей энэ огт гарахгүй байгаа штэ карантин хийгээд ингээд гарахгүй байлаа. Хичээл сургууль юусаа ажиллахгүй байна. Карантин тавигдлаа. Тэглээ гэхэд хүмүүс хоорондоо хизэнээс юм те контакттай болж эхлэх вэ? Ээжүүд хүүхдүүдэд авчрах уу?
ээжүүд тэнд ингээ бие биенийхээ хараад нэг заалан дотор ингээд уулзаад ивент хийж суух уу гэд ботхоор угаасаа манай бизнес ингээд 1-2 жилдээ угаасаа сэрхээргүй харагдаж байгаа байхгүй юу. Тэгэл бит хоёр ингээд дүлгэнж бараг 2 сар явсны эцэс за хай хоёлаа гэд тэр хооронд ч бас юу болсон бэ гэдгсэн чи бүр бүжгийн анги хичээлүүлсэн заяа. Тэр хагас бүтэн сайнаар бүжгийн анги авчираад нэг юм цэнгэнт бүжгийн нийтийн бүжиг заадаг багш авчираад хагас бүтэн сайнд тэр нөгөө нэг нийтийн бүжиг ордог анги хичээлүүлсэн ёо. Гэх мэтлээ ер нь бол тэр үед ингээд ухаан зарж нэрнгээсээ ээжүүдийг ингээд нэг гоё байлгах гэж бол амар хичээж байсан. Тэгэл сэтгэл зүйн сургалт мургалтын дээр маань ингээд ээж нар маань ингээд бүр ингээд амар уйлал өөрийнхөө асуудлыг яриад бие биенийхээ ингээд юу гээл тэр үе ингээд амар гоё байснаа бодохоор ерөөсөө хаач чадахгүй. Тэгсэн хэрнээ мөнгө гүгээд байгаа байхгүй юу? Ардаа юм юутай те ингээд юм фанттай тэрийг ашиглах хүмүүс байсан бол нэрээ гүрээгээд байхсан. Эсвэл ядаж байр маань биднийх байсан бол юма хадгалаад за буцаад нэг гэсэн тэгтэлтийн ингээд мөнгө гүгээд байгаа учраас яа харахгүй шийдвэр гаргаад ингээд зогсоох хэрэгтэй болсон. Тэгэл бит хоёр тэгэл бүх юмнуудаа аваачаал тэгээд ядчитэл ингээл нөгөө урагшаа лого могоо захиалал баахан йогийн одоо тэг блокууд, гудсууд, хүнжил инээтерийг бүх юмаа захиалсан байсан бүгдийн логотой юмнуудыг чи өөр газруу тахгүй байгаа штэ тараагаал энэ тэргээр тарааж өгөөл шкафнууд амар хямдхан баг 3-1 үнээр нь зараал ингээл зарж болох юмнуудаа жоохон зарж мөнгө олгоод тэрүүгээрээ юу хийсэн бэ гэхээр тухайн үед бүртгүүлээ дараасаар явна гэсэн байсан бүх хүмүүсийнхаа мөнгийг яг сайхан бүртгэлээр нь тооцоод тоолоод буцааж өгсөн. Нэрнгээсээ хинээс ч юу нь бол гомдол гаргаагүй. Тэгээ тэрийг бол бүр яг яс хийгээд багш нарынхаа цалинг бүр яс бодож өгөөд тэгээд тэр бизнес маань ингээд богинохон настай ч гэсэн их олон юмыг ойлгуулад дууссан байдаг. Тэгэл ингээд ботхоор айгу гунигтай санагддаг. Би тэр хизээ нэг цагт хиймээр байдаг ч гэсэн энэ одоо ялангуяа энэ йогийн бизнес гэдэг чинь баян бизнес мяах нар чинь ингээд ихнэрээ одоо эрхлүүлж хийдэг гоё фэнси бизнес эсвэл нөгөө нэг бүр ингээд гоё олон жилийн йогоор явцсан багш нар чинь өөрөө ингээд би зааж ингэж өөрчлөлт авчирдаг ийм бизнес байсан гэдгийг бит хоёр ямар ч йогийн багш биш хоёр баачка. Бит хоёр бүр манай найз за би эх сараас йогийн багшийн сургалтанд зовоод йогийн багш олъё гэж хэлсэн заяа авирын нэдтэй. Бид хоёр яг энэ моментоос эхлээл за ер нь Монголоос явъя гэдэг ийм майнд маань бүрэлдчихэж байгаа байхгүй. Тэгээ би тэр хоорондоо карантинд байх хоорондоо өөрөө Австралийн аваарц бүртгүүлэх юмнуудаа бэлдээд хэлнийхээ оноо моноод бэлдээд эхэлчихсэн. Манай найз болохоор ерөөхдөө гадагшаа явъя гэд шийдсэн. Тэгээ манай найз бид хоёр энэ явдлаас хойш нэг нь Австрал руу ингээд явчихсан. Тэгээд энэ туршлага маань ингээд бүр нэг юм яа за одоо бит хоёрт нэг брейк хэрэгтэй байна гэдэг мэдрэмжийг өөр хин хүсэн юм шиг үлээ. Тэгэл хүүхэд чинь хоорондоо өвдөж мөвдөл ингээд амар хэцүү болоо. Тэгээ хоёулаа ингээд хоёр тийш яваад салсан байдаг. Одоо бодохоор би уг нь ал энэ бизнесийг ингээд хиймээр байдаг. Монголд ээжүүдэд ийм мэдрэмж амар их дутагддаг да. Гоё юм хиймээр байдаг да гэдэг юм дандаа орж ирдэг. Одоо энд чинь ингээд плей группууд айгуу гоё явдаг байхгүй хүүхдээ авчраал дуулуулаад ингээд яадаг ээжүүд нь ингээд уулздаг. Тиймэрхүү юмнууд айгуу их дутагддаг гэдгийг хардаг. Тэгээ тийм юм хий гэвч үнэхээр би бол одоохондоо бол тийм чадaltaй болов байна. Магадгүй нэг 40-50-т ингээд миний өөрөө гоё бизнесийн орлоготой болоод ингээд хажуудаа нэг хөөрхөн төвтэй болохоор би бол ингээд нэг юм гоё утга учиртай юм хийх юмсан гэдэг тэр мэдрэмжээ бол дахиж үргэлжлүүлэх юмсан гэж боддог. Манай найзад бас тэр хүсэл маань аяг их байдаг байх гэж боддог. Тэгээ яг зэрэгцээд тэр нөгөө нэг од заяагийн ээж гэдэг мом төв билүү дээ тэр төвн ингээд хаагдсан. Би тэгээд яг ойлгосон л та. Энэ бол маш хэцүү бизнес юм байна. Ерөөс 2 сарын л баг бизнес байгаа байхгүй юу те. 8 сард хүмүүс ирээл нэг 10 сар хүртэл. Тэгэл тэрнээс хойш ханаад өвчин ингээд ерөөсөө ирээд хүүхдүүдийг цуглуулах ямар ч боломжгүй. Нэг талаараа баг ингээд ханаад би бинээ дамжуулах аюултай байдал болоод хүүхдүүдийг ер нь гэртэл байлгах бистэ нөхцөл үүсэж байгаа. Арай хит 100 болонгууд нэг тархлагын дэмжих хэрэгтэй учраас дахиад байрандаа байгаад гэж болохгүй. Гадагшаа ч юм уу те. Лагер руу явах ийм сонголттой байдаг учраас тэр талдаас нөгөө бизнеснээс хаагдсан. Би тэгээд ер нь л ижлэх нь л шалтгаанаар бол хаагдсан байх гэж бодож байна. Тэрнээс биш энэ орон зайг гоё дүүргэх тийм гоё утга учиртай бизнес хийх. Энэ бол мөнгө олохгүй байлээ. Та нар хэрвээ ийм газар байх юм бол нэрнгээсээ очиод заавал үйлчлүүлээр хизээч мөнгө олохгүй байл гэдгийг бол би ойлгосон. Тэгэхээр ийм утга учиртай юм хийхийг бол нөгөө манай том групп компаниуд л хийж чадах болохоос би ингэж жижигхэн хүслээрээ бол хийхэд бол айгүй хэцүү юм лээ. За тэгээд бас нэг энэ үйл явдлаас ойлгосон зүйл бол манай найз бит хоёр яг ижилхэн давуу талтай, яг ижилхэн сул талтай хоёр хүн байсан. Тэгэхээр бит хоёр ингээ хоёулаа сэтгэл хөдлөлөөр орсон судалгаагаа маш баг хийсэн. Бид хоёр яагаад энэ бизнес энд байхгүй байх гэдэг юмыг
ойлгохыг хичээх гэсэн бол ойлгох байсан юм лээ л дээ. Тэгтэл чинь хин нь ерөөсөө л гоё юм хий, өөртөө юм хий гэдэгээрээ зүгээр ингээд ерөнхийдөө цаана санааны сурт нь риск байгаа гэдгийг бодсон юм ерөөсөө ингээд зориглоод орсон. Нэг талаараа юм тэнэг, нөгөө талаараас юм гоё л экспириенс болсон. Тийм учраас одоо үүдч нэг нь юм санхүүгээ юм талаа амар гүн мэдлэгтэй ч гэдэг нэг нь юм юу биш битэр хоёулаа юм креатив юмдаа сайн. Давуу тал сул тал нь бол ингээд яг давхцаж таарад байсан учраас тэр талаараас зарим үед бол нэг нөхгүй юм бол байсан. Тэр сул талуудын маань баг манай найзын ээж маань бит хоёр нөхөж өгөөд байсан. За тэгээд бас бит хоёр болохоор нөгөө нэг эндээш ч юм уу татвар ч юм уу яг тэрнийхээ одоо нөгөө нэг нийтлэг жижиг дунд үйлдвэрлэлд тулгардаг тэр асуудалтайгаа бол нүүр тулж амжаагүй манай бизнес тампуурсан. Гэхдээ хамгийн инээдтэй нь болохоор манай найз тэгээд корона нэгтгэж шууд гэр бүлээрээ шууд яваад өгсөн. Тэгээ нөгөө компани над дээр үлдсэн. Тэгээд өөрөө жирэмсэн байсан болохоор бас ингээ за чи зүгээр би гэж хэлээд би ингээ юмнуудаа аваад үлдсэн. Тэгсэн чинь компани байгуулах чинь нэг өдрийн ажил, компани хаах чинь бүр нэг жилийн ажил гэдэг юм лээ. гэж бодоод тэгээд нэрнгээсээ би тэр компанийг хаах гэж бүр амар ямар тэнэг системтэй байдаг юм бэ гэдгийг бол манайх нэрээ үнэхээр санхүүгийн төвхгүй тийм инээдтэй компани авах тэрийг хаах гэж би үнэхээр их зовсон. Тэрнээс хойш би бол дахиж компани нээх юу нь бол амар зөрөггүй болсон. Тэгээд Mamico гэдэг компани төвхтэй тэр хүрээд өндөрлсөн байдаг. Тэгээд би яг энэний дараа нөгөө нэг та нарт хэрвээ яг миний ингээд нөгөө подкастуудыг сонсдог бол та нар бол мэдэх бах. Би ингээд явна гэж шийдсэн айл одоо ингээд нэг жил 2 жилийн дараа явах юм байна гэдгийг хараад юмнуудаа бүрдүүлээд эхэлсэн байсан болохоор ажиллахгүй гэж бодож байгаа нэг газар ажилд орсон гэж хэлсэн дээ тий. Тэгээд тэр газар маань үнэхээр миний нөгөө хүсдэг шиг байгууллагын соёлтой, гоё хамт олонтой, тэгээд удирдлага маань үнэхээр гоё байсан. Тэгээд би тэр удирдлагатаа подкаст хийжсэнийг та нар бол санаж байгаа. Гэхдээ би нөгөө нэг санааныхаа мухарт одоо надад брейк хэрэгтэй байна би нэр энэ одоо би яг яаж сураад яг юу хиймээр байгаа гэдгээ ер нь харчлаа. Гэхдээ одоо надад нэг юм Монголыг буцаж хайрлахад чамтай өөрт хамт байхын тулд намайг түр явуулаач гэдэг штэ тий. Тэр шиг Монголоо буцаж хараад би өөрийнхөө буцаж тэр мэдрэмжэн дээр ирэхийн тулд дахиж гой сурах боломжийг олгооч магадгүй энэс удах юм бол олон хүүхдэд болохын тулд бол би санхүүгийн хувьд ч тэр карьерийн хувьд ч тэр шигтчихэд гарч чадахгүй юм байна гэдгийг бол ойлгоод явах дээрээ тулчихсан байсан. Тэгээд тэр компанидаа ингээд угаасаа явна гэдэг сэтгүүтэй орсон байсан учраас ялцчгүй 1 жил ажиллаа гарсан. Тэгээд хамгийн сүүлийн май гэж зөксөн цохилт маань юу байсан гэсэн чинь би тэр ажилласаа гарч байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө ажилгүйдлийн тэтгэмж гэж авдээ штэ. Тэгээ тэр юмнандаа өгсөн байсан чинь миний мөнгө ерөөс орж ирдэггүй. Тэгээ би бүр гайхаад тэр юун дээр очисон чинь тэр татврын нэг амир ихчээд байхгүй юу. Би тэр ихчийг таньдаг болсон бүр сүултээ. Нийгмийн халамж хэлц гэдэг лөө тэнд байдаг нэг ихч. Тэгснэ тэр ихч ингээд миний материалыг цонхон дээрээ мартцсан заяа. Тэгтээ яагаад мартсан бэ гэхээр миний нэг юм дутуу ээж л тээ. Тэгсэн чинь надад дутуу байхаар нь ялгаа тавьсан. Тэгтээ надад ерөөсөө мэдэгдээгүй. Тэгээ би мэдгдсэн бол авчирж өгөөд юм аах хэвээр штэ. Тэгсэн чинь ерөөсөө мэдэгдээгүй байсараад тэр нөгөө нэг ажилгүйдлийн тэтгэмж ажлаас гарснаас хойш 14 жилөө нэг хоног байдаг штэ. Тэр хугацаанд айл дээр өнгөрцөн байдаг байхгүй. Тэгээ би ингээ орохгүй байна гэсэн чинь би бас нөгөө өмнө нь өөр ажлаас гараад тэтгэмж аваад яг тэр их чинь ингээд дандаа ингээд хүнийг буруутахаас сурцсан байдаг гэдгийг мэдсэн болохоор хоёр дахь очихдоо би яг тэр их чиг яриад юу ангууд нь ингээд voice record-а нээж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь хөөе чиний материал жил дутуу байсан юм байна штэ. Гэт миний материал хайхгүй олохгүй байж үзсэн надад цонхон дээрээс олж ирээд өгч байгаа байхгүй. Материал жил дутуу байсан юм штэ. Тэгээ чи авч чадахгүй. Одоо хугацаач өнгөрцөн гэдэг таахгүй. Тэгсэн чинь миний гинт дургу өрөөд та тэгээд энийг яагаад надад мэдэгдээгүй юм бэ? Тэгсэн чинь юу гэлээ? Үгүй чиний материал чинь дутуу юм чи яах юм? Миний материал дутуу байсан гэдэг нь миний буруу болгох гээд ингээд шууд намайг хохирож авахгүй би ч чинь нэлээ өөргөө олон сая төгрөгөөр шатчихин гэсэн үг шүү дээ. Үгүй хохирж ин гэсэн үг шүү дээ. Одоо тэгээ өнгөрсөн миний дүү гэддэг байхгүй. Тэгэхээр н дарга дээр нь орсон. Тэгсэн чи тэр нэг юм залуухан хүүхэн байсан. Тэгснэ чи одоо яамаар байгаа юм? Гэс би ингээд зүгээр л халамжийнхаа мөнгийг авмаар байна. Би одоо ингээд хохиролтой байна. Тэгээ та нар надаа ингээд мэддэггүй инээтрээгээд нөгөө нэг ихч чи орж ирээд тэгээ би тэгсэн чи тэр хоорондох бүх яриаг ингээд рекорд хийсэн та хараа миний материалыг өөрөө ингээд цонхон дээрээ тавиад ингээд хугацаа олдуулсан гэдэг яриа чи энд байна гэсэн чи нөгөө ихч чинь даргийнхаа өрөөнд орж ирснэ би тгийгүйгээ гүрийдэг байхгүй таны ярьсан материал чи энд байна гэд би нөгөөтгт нь юу бац чи нөгөө ихч нааг бүр замдж аваад заяа чи хиний явсан хүн чи анханасаа ингээд миний яриаг бичих гэж орж ирсэн хүн юм байна тийм үү чи яг тэрний хүн бэшт мэшт гэж мэдгүй тэндээ бас нэг жижиг эне мэтэлсэн юм шиг байгаа над руу бүр ингээд амар юу агаад дайраад тэгэл би тэр хүнд нь өргөдөл бичээд би ингээд зүгээр өөрийнхөө мөнгийг авмаар байна танаас өөрөө ч хүсээгүй зүгээр ингэмээр байна гэсэн. Тэгээ би өргөдөл бичээ ингээд явцсан. Тэгээд би угаасаа тэрийгээр заргалтуул угаасаа би мөнгө авахар байсан байхгүй юу. Даанч яг миний явах хугацаа тулчаад
би явцсан. Тэгээд хил амын бол хий гэсэн чинь манай гэрийнхэн одоо хол явж байгаа юм чинь битгий хил ам хий, хэрүүл тэмцэл хий гэд тэр мөнгийг бол тэгээ хайсан. Гэхдээ үнэхээр ажиллаа хийж чаддгүй тийм тэнэг хүмүүстэй харьцах бол би тэр их чи бүр ингээд зүрхэнд орцсон. Бүр тэр ихч дээр очихоор ингээд заавал нэг асуудал үүсгэх мэддэг учраас би тэр өмнө нь бас яг нэг тэгж гүтгүүлчихсэн байхгүй юу. Тийм улсын байгууллагын ихч нартай би ер нь харьцахтаа надад үнэхээр амар хэцүү байсан. Би тэр компанийг халих гэж бол амар хэцүү байсан. Сүүлд тэр тэтгэмжээ авах гэж бүр за зайлаад өгье гэдэг бодол дээр болсон байхгүй юу. За тэгээд мэдээж энэ бүхний хажуугаар бас гоё ажиллаа хийж байгаа гоё юмнууд бол маш их байсан. Би энэ бүхнээс бол бүр эерэг юмыг бол үнэхээр авсан. Би тэгээд одоо сурж байгаач болон те ингээд авж байгаа туршлага мэдлэг бүх юм бол Монголдоо зориулнаа. Гэхдээ энэ бүх маань өөрчлөгдөөсэй гэж үнэхээр хүсдэг ээ. Тэгвэл те энэ бүх зүйл болсон явдалт гэх юм уу? Юу байдаг л хальта. Нөгөө талд нь ч гэсэн бас ингээд одоо бүх юм нэг талтай биш шүү дээ. Миний ч гэсэн ингээд буруутай үйлдэл ч юм уу те. Тэнэг туршлагагүй байдал ч юм уу тиймэрхүү зүйл аль байсан бах. Тэгээд ямар ч гэсэн миний ингээд одоогийн мэдрэгдэж байгаа мэдрэмжээр бол миний ингээд Монголд амар их фейл хийсэн моментууд бол яг ийм байла. Тэгээд өөрийнхөө фейлцэн туршлагаасаа бас их хуваалцлаа. Тэгээд надад юу гэж бодогддог вэ гэхээр Америкт байхад ингээд хүмүүст чи Америк руу ирэх гэж айгүйх зовдсон шүү дээ. Хоёр яага буцаж явах гээд байгаа. Би тэр ингээд угаасаа л очихдоо л би тэр буцна гэдэг бодолтой ингэж байсан учраас яага буцах гээд байгаа эртхэн виз мэдээ хөвдөлтөд ингээд зохицуултаа гэтэгдээс ахгүй. Тэгээ би тэр үгээ буцна гэхээр яагаад ямар сони юм бэ? Монгол ингээд сүрж ингээд тэгээд гадаадд байдаг хүмүүс болохоор яг энэ фейсбુક дээр байгаа мэдээлэл зөвхөн мэдэн дээр гарч байгаа юмар ингээд Монголыг төсөөлдөг байхгүй юу? Гэхдээ яг очиод байхаар мэдээж яг тэр асуудлууд бол байгаа. Гэхдээ яг тэрэн шиг бүх зүйл биш байдаг. Тэр бол яг Монголд байгаагийн 40% нь л байдаг. Үлдсэн өмнө тэр гоё амьд мэдрэмж биднэрт ингээ гадаадд байгаа хүмүүст дутагддаг тэр үндэс угсаатайгаа холбогдох мэдрэмж, чиний ингээ сүнсийг тижээх мэдрэмж бол үнэхээр яг Монголд байдаг байхгүй юу? Яг ажлын байран дээрх амар олон юмнуудыг ярьсан ч гэсэн би бол Монголд ажлын байрны тэр авах тэр сүнс тижээгдэх ажлын байрны найзууд, ажлын байрны connection гэдэг мэдрэмж бол үнэхээр гоё гүн гэнзэг байдаг гэдэг бол үнэхээр сайн мэднэ. Ялангуяа гадаадд ажиллаж байгаа хүн болгон бол ялангуяа Монголд ажиллаж үзчихэд гадаадд ажиллаж байгаа хүн бол тэр ажлын байрны хамт олонны мэдрэмжийг бол үнэхээр хаанаас ч олж авч чаддгүй тийм мэдрэмж байд юм болоо гэж боддог. Харин компани системтэй хүнээ бодох тал дээр ч юм уу тэр нь ингээд дутагдaltaй байдаг. Тэр нь надад юу хэцүү байсан бэ гэдэг талаар би өнөөдөр ярьлаа. Тэгээд манай Монгол маань улам гоё болох бах. Ийм бас гоё компаниуд бас улам гоё нэмэгдэж байгаа бас байдаг гэдгийг бол мэдж байгаа. Одоо би бас ингээд фейсбુકийг харахаар яг юу тохиолдов вэ биднэрт? Та нар яагаад ийм юм ботход хүрчвэ? Тэг ингээл хүмүүсийн бичиж байгаа комент та нар яагаад ийм ойлгомжтой зүйлийг харж чадахгүй байгаа юм бэ? Яагаад ийм юм бэ гэдэг юм бодол төрөөд эсрэгээс одоо тийм хүмүүстэй очиод ингээд хамт байна гэхээсээ жоохон айх ч юм уу тиймэрхүү байдаг. Гэхдээ тэр бол бас 100% бодит байдал биш гэдгийг би бас үргэлж өөрөө мэддэг учраас хязгаа нэгэн цагт очихдоо бас сэтгэл зүгээ бэлдэн юу хүлээж байгаа вэ гэдгийг мэдж байгаа. Тэгээ би Монголынхаа сул талыг мэдж байгаа. Тэрийг засахын тулд ажиллана. Давуу талаас мэдж байгаа. Тийм учраас харж байгаа. Тэгэхээр харин тийм учраас гадаадд байдаг хүмүүс маань ч гэсэн бас тэрийг бас наануудаа цаануутай ойлгож байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд дараагийн ямар нэгэн бичлэгээр уулзтлаа түр баяртай. Тэгээд миний дандаа хэлдэг зүйл комент бичдэг subscriber байгаарай. Өөрсдийнхөө бас туршлагыг энэ дээр хуваалцаарай. Баяртай.